харанхуйн өнгө үзүүлж байна. За өнөөдөр бидний аялал Австралийн хамгийн аимшигтай бас хамгийн нууцлаг газруудын нэг болох Аридел сэтгцийн имлэг болон түүний доторх Жиор чоронгийн гүнд рүү чиглэх болно. Энэ газар нь байгуулагдсан цагаас эхлэн түүхэндээ 13,000 гаруй хүний амийг авч утсан юм. 1867 онд нэгдсэн Аридел сэтгцийн имлэг нь Викториомичийн сэтгцийн имчилгээний түүхэнд хамгийн том бөгөөд аимшигтай хэсэг юм. Энд зөвхөн сэтгцийн өвчтөй хүмүүс биш харин тухайн үеийн нийгэмд тохиромжгүй гэж үзэгддэг хүмүүсийг хүртэл хордог байв. Үүнд төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тухайн үед сэтгцийн өвчнөөс ялгаж салах мэдлэг дутмаг байсан тул тэднийг энд хордог байжээ. Согтууруулах ундаа мансууруулах бодис донтгосод мөн бие үнэлэгчд болон нийгмийн хэн хэмжээг зөрчсөн гэж үзсэн эмэгтэйчүүдийг хордог байв. Эмнэлгийн доторх нөхцөл байдал маш хүнд байсан. Эмч сүмлэгч нар хомсдолтой байсан тул олон тооны өвчтөнг хяналтгүй орхидог байсан нь хүчирхийлэл халдварт өвчин гарах шалтгаан болж байна. Өвчтнүүд эмнэлэгт орсныхоо дараа гэр бүл гадаад ертөнцтэй холбоогүй болж бүхэл амьдралаа энд өнгөрөөдөг байсан юм. Эмнэлгийн түүхэн дэх эмэгтэйчүүдийн хэсэг нь хамгийн аимшигтай газруудын нэг байсан. Тухайн үед эмэгтэйчүүдийн сэтгцийн өвчнийг онцлохдоо одоогийн стандартаар бол үндэслэлгүй шалтгаануудыг ашигладаг байв. Жишээлбэл төрөлтийн дараах сэтгэл готрол, хүчирхийлэлд өртснөөс үүдэлтэй гэмтэл зэргийгч солиорол хэмээн дооцож Ариделд хордог байжээ. Ариделийн доторх хамгийн аимшигтай хэсэг бол Жиорт юм. Энэ бол хүн амны хэрэг үйлдсэн сэтгцийн хувьд докторгүй гэж үзэгдсэн гэмт хэрэгтнүүд зориулсан шорон байв. Энд хоригдож байсан хүмүүс бие биенийгээ зодож, хашгиралдаж, аимшигтай орчинд амьдардаг байв. Эдгээр хүмүүс эмчилгээний туршилт, шийтгэл төртөж, амьдралынхаа төгсгөлийг хүртэл тэнд өнгөрөөдөг байв. Нэгэн хоригдол Жиордод үргэлж хашгираа сонсогддог байсан. Шөнө болгон хэн нэгэн зодож байхыг сонсдог байлаа. Тэнд хүн ямар ч найдваргүй байсан хэмээн бурсан ирсэн байд. Айдас сүргэн эмчилгээнүүд Аридел тэмдэглэж байсан эмчилгээний аргууд нь орчин үеийн ангаа ухааны үүднээс харгас хэрцгий амь насанд маш аюултай тооцогдно. Цахилгаан шокны эмчилгээ өвчтнийг унтуулахгүйгээр биеийг нь хүлж толгойд нь захилгаан электрон байрлуулан хүчтэл өгдөг байв. Үүний үр дүнд өвчтнүүд ухаан алдах, ой санамж алдах, мэдрэлийн гэмтэл авах зэрэг ноцтой үр дагавар төрдөг байсан. Гидротерапи энэ нь өвчтнийг хүйтэн эсвэл халуун устай ваннд олон цагаар байлгах, хүчтэй усан тэрэлтээр шүрших зэргээр сэтгэл зүйн байдлыг нь өөрчлөх гэж оролддог байжээ. Зарим тохиолдолд өвчтний хүйтэн усанд хөлөн хордог байсан нь биеийн температурыг нь бууруулж үхэл төрөх аюултай байв. Лаборатори энэ бол тархины мис засал бөгөөд тархины урд хэсэг дэх мэдрэлийн эсүүдийг дасалж хүний зан авирыг хэвийн болохыг зорддог байж. Энэ мис засал нь өвчтнийг сэтгэл хөдлөлгүй унтаа байдалтай болгодог байсан ба үхэл төрөх маш өндөр эрсдэлтэй байв. Энэ бүх эмчилгээнүүд хүмүүсийг зовлонгоос нь ангижруулах бус харин тэднийг илүү их зовоод сэтгэл санаа болон бие махбодыг нь бүрэн мөсөн сүйтгэдэг байжээ. Жиорд буюу алуурчдын амьдрал. Жиорд бол зүгээр нэг шорон биш байсан. Энэ бол хүн амны хэрэг үйлдсэн сэтгцийн хувьд докторгүй гэж үзэгдсэн гэмт хэрэгтнүүдийн гэр байлаа. Жиордын оршин суугчид ихэвчлэн сэтгэл засах эмчилгээний туршилтын объект болдог байв.